Дэлгүүч эрдээс ирүүлсэн санал хүчтэй холбогдох ярилцж 2018 онд дуусал байжнаа. За. Та нар өөрсдөө байна уу? Тэ өөрсдөө. Түүний тамгын газрын бай. Тэгээ тамгын газрын бүлгс. За тэгээд хэдүүлээ. Тийм. Тэгээд дагаар утсан байсан. Тэгээд хэдүүлээ бас уулзна. Зарим тохиолдолд Сүхбаатар төвийнхаа юу өчөж гинөө гэдэг дамжлал явж гинөө. Суулж гинөө материал. Сая 10 сараас хойш заавал тэмцвэрийн зөвлөгөөний дугуулаар ордог болчиход тэрэн дээр бас иргэд нэг жаахан бүхэндэлтэй байгаас. Тэр нь одоо зүгээр. Тий аяа. Манай 8 хэсэгтэй. 8 хэсэг 18 мод хариуцсан ажиллах гэж байгаа юм байна. Тэгэхээр тагийн манаа одоо спортын хороо хариуцсан гэхээр ингэж ирж байгаа. Тэр ажлаа танилцуулж ирж байгаа юм байна. Тэгээ 2000 тэгээ сайхан дэмжиж ажиллаарай. Тэр манайх асуудалгүй. Нийслэлийн засаг даргын санаачлагаар нийслэлийн засаг дарга өөрөө захирамж гаргаад нийслэлийн засаг даргын тамгын газрын хилтэс албаны дарганаар одоо нийслэлийн 152 хороонд одоо өөрсдийн биелүүлэгчийг одоо ажилуулж 2018 онд бүтэн жил ажилуулж тус одоо хариуцсан хороонд одоо ямар одоо шаардлагатай нэн тэргүүд одоо шийдэх асуудал байна. Одоо тэр бүхэнтэй одоо хорооны засаг даргын ажлын болон ажлын албатай ажиллаж иргэдээс одоо бас газар дээр нь санал хүсэлтийг асууж нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ингэж одоо илүү одоо хорооттой одоо ойр ажиллах гэж байгаа. Энэ одоо ажлаа танилцуулсан ийм уулзалт боллоо. Энийг одоо мэдээж миний би одоо бас цаашаа хүлээж авч байна. Ер нь анх шатны нэгжлэр байгаа биднэрт бол асуудал бол нэлээд л байдаг. Гэхдээ одоо тэгээ нийслэл дүүрэг хороо гэдэг ингээд энэ төр захиргааны байгууллага нэгжийн одоо байгууллагууд одоо ингэж нягт хамтарч ажиллах гэж байгаа нь илүү одоо үр дүнтэй иргэдэд одоо таалагдах байхаа гэж ингэж бодож байна. Дэмжиж хамтарч ажиллахад бол таатай байна.